Орон сууцны байрнууд 9-р сарын 15-наас халаалтаа авч эхэлсэн. За ингээд халаалтын улирал эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч одоо хүртэл дулаан нь хангалттай ирсэн орон сууцны байр цөөхөн байна. Тухайлбал 6-р бичил хороолол орчмын байранд сайн халаалтгүйгээс иргэд гэртээ даарсан зутруухан нөхцөл байдалтайгаар амьдарч байгаа юм байна. За үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг бичил хорооллын 16 дугаар байрны нэгэн айлаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр одоо энэ паран дээр гар тавиад үзэх юм бол дөнгөж амтай голтой юм нөхцөл байдалтай байгаа. Өнгөрсөн жилийн тухайд тухайн байр бол маш сайн халдаг байсан. Иргэд нэмгэн хувцастайгаар үйлчдэг байсан гэдэг зүйлийг ярьж байна. Харин энэ жилийн тухайд халаалтын улирал эхэлснээс хойш одоо сайн халахгүй байгаатай холбоотойгоор иргэд гэртээ ая тухтай амьдрах боломжгүй, зузаан хувцалгаас өөр аргагүй байдалтай байгаа гэдгийг хэлж байна. Гэхдээ энэ зөвхөн одоо тухайн айлын хувьд үүссэн асуудал биш. Бичил хороол орчмын ихэнх одоо орон сууцнууд ийм хүүтэн нөхцөл байдалтай байгааг иргэд ярьж байна. Парнууд нь бараг амтай голтой бүр байхгүй. Тэнгүүж одоо 9 сарын 15-наас одоо өнөөдөр хүртэл халаалттай юм гэдэг одоо яг бодоод улс бол авч байгаа шүү дээ. Тэнгүүд иргэд болохоор өөр ингээ хохирч байхгүй юм хүүтэн байшинтай гал байхгүй. Тэгээ хүүхдүүд бас тутраад яг уйлар солирч байгаа гэдэг юм бахаар чинь духгүй байгаа. Ер нь л хүүтэн байдгийг шүү дээ. Тэгэл контор сөөх мөхрөө хэлэхээр ерөөсө халаалт яацгаа пара үзүүл харуул гэлээ. Тэгэл үзүүлж харуулаад ус мус хими авдаг гэл. Тэгэл яхаар ерөөсө ойлгохтой ерөөсөө хаалж өгөхгүй тэгэл ер нь л хүүтэн байдаг. Моторын залууд өөр өчигдөр уулзсан чинь айгүй халаалт муу байна гэд өөрөө тэгжээс тэгээд иргэдээс айгүй гомдол ирж гин гэд яах вэ гэдэл тэгээд цаанаасаа юм уу байгаа болохоор ч та бид нэр яач арга хэмжээ авч чадахгүй байгаа даа. Тэгвэл 3-4-р хороолол нь 6-р бичил хороолол орчмын орон сууцны 84 байрыг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 11 хариуцдаг байна. Бид нэр бол одоо нэмэх боломж байхгүй. Яг нь бид нар чинь нэг 2-р хэлээр дулааны өгсөн усаар салаад эргүүлдэг байхгүй юу? Одоо нэг 70 градусаар бид нар 52-3 градус гараад чинь. Нэг хоолойтой ийм систем дээр буцахтай сууж байгаа айлууд 30-40 градустай буцдаг байхгүй юу? Бичил хорооллын хэмжээнд 3-р хороол бол яг л ийм их үйл байдалтай. Их үүсвэртэх усны температурыг гадна хагарын хэмтэй уялдуулан 120 хэм хүртэл нэмдэг. Өнөөдрийн байдлаар их үүсвэрээс ус 100 хэмтэй гарч байгаа юм байна. Их үүсвэртэх температур бол 100 градустай авч байгаа мөртлөө 2-р хэлхэнд бол орон сууцны удирдах газар маань бол захиалгаараа өдөрт дулаан авдаг. 2-р хэлхэнд бол 50 градустай гарч халааж исэн болвол за саяны хүүтрэл дээр бол 52 градустай болгож нэмэгдүүлж сая хүүтрэлтийг бол давсан. Тэгээд өнөөдрөөр бол 54 градус болгож нэмэгдэж байна. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 3200 орчим хэрэглэгчтэй гэрээ хийж дулаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар зүүн түгээх төв 9 хэрэглэгчтэй гэрээ хийгээгүй. Энэ нь засварын ажил төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой гэлээ. Харин бусад хэрэглэгчийн дулааныг 99.7% хангасан байна. 11-р сарын 1 хүртэл завсрын горимтол жигдрэлт явагддаг. Тохируулгуудыг үе шаттай хийж 11-р сарын 1 гэхэд халаалт жигдэрнэ гэлээ. Өнөөдрийн байдлаар спортын ордон зайсан Баян Монгол зэрэг байршилд тохируулгын ажлыг хийж байгаа юм байна.